За сайн байцгаана уу? Та бүхэнд Инхчин эрүүл мэндийн цайны гол үйлчлэгч бодис найрлага үйлдэлийн талаар тайлбарлая. За өнөөдөр та бүхэндээ дархлаа сэргээх цайны тухай танилцуулъя. За дархлаа сэргээх цай маань өөрөө их онцлогтой, бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой, ямар нэгэн сөрөг залт бас багтай. Зөвхөн эдгээр урамлуудад орсон орц найрлагын тэд мэдрэг хүмүүс л болгоомжтой хэрэглэхэд зөвлөдөг. Тэрнээс биш бусад бүх насныхан бол дархлаа дэмжих цайг өдөр тутам даваад хэрэглэл таны альва ямар нэг өвчлөлт өртөх эрсдлийг бас бууруулж өгнө. Тэгснээрээ та ханаа томны өвчлөлж бай. Бусад дархлаас үүдэлтэй тусдаа бүх өвчлөлүүдээс бол сэргийлэх бас боломжтой гэж үзэж байгаа. За дархлаа сэргээх цайнд маань шинсэрхүү бударга нь ургамал болон болцоо цэцэг Монгол хэмжээр гэсэн ургамлууд гол арц найрлаганд нь орж байгаа. Тэгэхээр шинсэрхүү бударга нь гэсэн ургамалд орж байгаа гол үйлчлэгт нэгдэл маань дархлааны эсүүд гэж байдаг. Бидний бие организмд байдаг дархлааг маань өдөр болго ингээд сэргээд дэмжиж энэ эсүүдийг идэвхжүүлж хэвийн үйл ажиллагааг нь хангаж өгнө гэсэн үг. Бас Монгол хонжир ургамалд дагуулгдж байгаа полисахаридууд нь мөн энэ дархлааны эсийг дэмждгээрээ илүү үйлдэл үзүүлдэг юм байгаа. За тэгэхээр энэ дархлааны харшилтай хүмүүс бас их юм болоо харшил хөдлөх гэдэг хүмүүс дархлааны цайг манууж хэрэглэх тохиромжтой. Яагаад вэ гэхээр дархлаа зөвшрүүлэх үйлдэлтэй хэд их биш, дархлааг нь хэд их унгаах биш, яг хэвийн хэмжээнд нь барьж явах үйлдэлтэй гэж ойлгуул илүү гэж тайлбарлал ойлгомжтой болох юм да тий. Тэгэхээр энэ дархлааны цайг бол өдөр тутамдаа хэрэглэж заншвал ямар нэгэн өвчлөлт өртөмтгий биш болно. За дархлаа дэмжих цайг та бүхэнд гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэглээнд хэвшиж заншвал хамгийн тохиромжтой цай юм гэж зөвлөж байна. Хүний бие дархлааны эсүүд сайн ажиллаж байгаа юм бол та ямарваа нэгэн өвчин тусахгүй эрүүл байх үндэс юм аа.